За сайн уу манайхаа. Бурхан алдаа хархан дээр хөрөд ирсэн байна. Тэгээд энд бол төм төжигнэн гэдэг шиг юм болж байна. Ингээд нутгийн залуучууд энд морио аваад ирсэн. Хайрхан руу гарах гэж байгаа хүмүүст морио нолт юм байна. Нэг морь 100-аас 120 мянган. За нэг юмрхөө өөс тэжээл гэл жилийн өмнөөс бэлтгэж жил болгон гардаг нэмэрхүү нөхцөлт ингээс. За хин нэг мэндчлэгээ төвшүүлэх юм байна уу? Төвшүүлэх үү? За мэндчлэгээ төвшүүлэх үү? Нийт хүмүүстэй хандаад сайхан мэндчлэгээ ажил үйлсийн гатлаар тавчгаа ярьж боломжтой юм уу? За. За. Яа зам байна. За Монголын ард түмэндээ. Цагаарч Монгол Монголч ирэх. Саасан юм шүү яа. За сайхан өрөөл өргөж. Манайх фэйсбүүкээр хүмүүст гоё өрөөл өргөж байгаа. Та хэд мөн бас энэ их хайрхандаа хүмүүсийг гарах бас бонтаж хийж байгаа юм ба штэ. Оо тийм бид нар яг хуваараа энэ хайхан зорж ирсэн хүмүүс одоо морь унах сонирхолтой хүмүүс мориор үлсэдэг хүмүүс ээ. Нэг морь одоо тийшээ унахад хэдөө. Оо тэгэл яг одоо юм бага үеийн шараад явчихдаг. Зөө тогтмол байдаг ханштай угаас. За. Хүмүүс одоо хизэнээс эхэлж ирэх үү? Оо тэгэл юу ч сар шинээр ирнэ. Шинэ оны ард дээр ирнэ. Одоо 1 сарын 1-ээс эхлээд ирнэ. Тэгээ шинийн 3-наас эхлээд ирнэ тэгэл. Энэ дээр нь байнга байдаг юм уу? Үгүй бид нар чинь ингэсгээ байж байгаа сарын ардаа шинэ 3-4 гээд ирээд 8 юм 15 гээд болчихжээ. За. Энийгээ сайхан үс төжил урдчлаа татлах юм ба шүү дээ тий. Энэ орон нутгийн хүмүүс өөрсдөө боорн тэгээд машинаараа атж ирээл. Одоо нэг мориороо бизнес хийж байгаа хүмүүс мөнгө олох гэж бид морийнхоо боёнд яваа хүмүүс чинь яаж хоосоо оноолох вэ гэдэг. Энэ цасан ч даргамжих хийцүү болохоор тэгээд. Аль сум их үлээ? Төв аймгийн мөнгөн мөртөө. Төв аймгийн мөнгөн мөртөөсөн юм. За баярлалаа. Мөнгөн мөртийн залуучууд бас яг болж штэ энэ чинь хүний хэрэгцээ гэл ингээл ингээ сайхан төм төчгнэж байна. Өөр хинтигээс ч гэсэн морь малаа ачаад хайрхан дээр гаргая гэдээ ярьж байгаа маань бас залуучууд. Эмэрхүү байдалтай эмэрхүү амьдрал байна нэгээр. За их дээдсийн минь оршоон зарлагдсан бурхан халдун харих орчмын байгалийн зургал үнэхээр тансаг байна энд. За тэр харагдаж байгаа жоохон татаад харуулдаг л. Сайхан цэлмэг. Эндээс бол бүх юм л тат сайхан харагдаж байна. Тэгээд Монгол түмний минь боён заяа дэлгэрч их агуу их өвөг дээдсийн минь харж марж их Монгол улс минь дахин сэрэг мандах болтугай. Бид нар бүгдөө агуух өвөг дээдсийн урсад өнөө цаг үед улс Монголоо дахин агуу улс болгон босгож ирэхэд ам би хайрлгүй зүтгэх хүчтэй тийм цаг үе лээ. Тэгээд Монгол төм бүгдөө сайхан эвлэлдэн нэгдэж чадвал ойлголцож чадвал нэгэн зорилгодоор нэгэн үзүүр сэтгэлээр нэгдэж чадвалч уг нь мэдэхгүй чадахгүй гэх юм. Огт үгүй болж цэнгэлээ манлайг орлож чадна гэж бас их Чинжин Сүхбаатар маань огт зүгээр хэлээгүй л бах та. За нэг юмрх байна. За сайн өдрийн мэндэ манайхаа бурхан халдуун дээрээс мэндж сар шиний мэндийг эрен мэндчилж байна. Яг 5 жилийн өмнө энд бас хэсэг одоо үзэл санаа нэг нөхтэй юм нэржсэн. Тэгээд тухайн үедээ бол бас өвгдээцүүд ууд суугаад одоо Монгол улс чинь болохоо байлаа. Тусгаар тогтнол чинь газар нутаг чинь алдагдаад байна. Хин нэгэн хүн хариуцж үгдийн таны төлөө зүтгэхгүй болохгүй нэ өвгдээдс бид нар хэр варгийн эмиг хүмүүсээс гойж гвшаад байдаг. Одоо энд байгаа өрсүүдээс та бүхнээс мөн одоо энэ үдлийг хариуцаад үзэл санаагаа түгээн дэлгэрүүлээд энэ оюун санааны үзэл санааны том дайн нилуун шулуун халуун дайнд одоо үзэл санаагаа хамгаалаад өмгөөлөөд одоо босоод ирэх үр хөвгт байна уу гэдэгт нь тухай дотроос гинтх нэг огшил төрөөд нэг үзээд алдвал алдсан ч яг үгээд нэг сүртэй андгаа тангараг өргөсөн. Тэгээ одоо бодоход ч бас евро орсон яах гэж өргөсөн гэдгээч тухайн цаг үедээ ийм замыг туулна гэж болох данд огт төсөөлөгдөөгүй байж. Тэг яг 5 жилийнхаа ажлын үр дүнг бодохоор за ямар ч байсан нэг Монгол улсаа нэг 3-аас 5 удаа зарим газар ингээд тойроод явсан байна. Хэлийнхаа бүх шугамудаар тойрсон байна.
За Монгол улсын газар нутаг дээр байгаа 13 алтай 27 ханхайхаа Монгол улсын газар нутаг дээр байгаа бүх одоо алтай ханхайнуудад очиж хүндэтгэл үзүүлж зорилгоо биеэ таниулах үйлийг хийсэн байна. Бүх аймагуудаар явж зарим аймагт нь 2-3 хүнтэй, зарим аймагт нь 20-30 хүнтэй, зарим аймагт нь 50-100 хүнтэй уулзалтуудыг хийж бас тэндээ үзэл санаагаа, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, бас энэ эв нэгдлийнхаа төлөө Монгол улсаа яаж сэргээ мандуулж болох вэ, яаж босгож ирж болох вэ гэдэг үйл хэргийг ярьж хэлэлцэж Тэнгэрийн сургууль гээд бас одоо сургалтын тогтолцоог бий болгох гэдэг ингээд хичээн оролдож байна. За бас чадаагүй зүйлүүд бол бас байгаа. Энийг бол улс төр болгож төр улсаа хариуцах тэр үйл хэргийг бол их том ам гарсан. Тэгээд тэрийг бол хийж чадаагүй бас нөхцөлнч бүрдээгүй тал байх шиг байна. Нөгөө талдаа хувь хүний ч урагшиггүй өөрийнхөө энэ бодол санаа, үзэл санаагаа төмөн олондоо ойлгуулж чадаагүй ч юм байх шиг байна. Янз бүрийн юмнууд нөлөөлсөн байх шиг байна. Гэхдээ цаашдаа бол бас энэ төр улсаа төвшдгөх тал руу бол одоо зүтгэхээс л өөр арга байхгүй. Ам бол ам, андгаа бол андгаа. Хин нэг хүнд би заа гэж хэлээгүй. Бас өндөр дээд тэнгэрүүдтэй өвгдээдстэй ураг удмын том олон дээдсүүдтэй энэ бүхнийг нь хариуцахын төлөө чадхаас чадахгүй болтлоо. Одоо зүтгэнэ гэж амласан учраас энэ амлалтандаа хүрэхин төлөө хичээн зүтгэж байгаа. Тэгээд яг хоо та бүхэн маань зөөр ойлгоорой. Нэг ч өдөр умартсангүй, нэг ч өдөр одоо үгдийн алгуурсангүй, боли барь гэж ялгархсангүй. Тэгэл чадлаараа зүтгэхийг хичээж байна. Одоо цаашдаа дараагийн 5 жилийн зорилтч гэх юм уу ив гүйсгэх талаасаа энэ улсаа хариуцдаг тэр тогтолцоо бүтцийг бий болгох талаасаа бас нэлээд хичээнгүйл ажиллая гэж бодож байгаа. Тийм учраас одоо хүн болгон одоо энд хин нэгэн улан баярын ажил биш, хин нэгэн энэ онгод тэнгэрийн ажил биш. Энэ чинь бол бүхэн оролцож ийж хувь нэмрээ оруулж ийж цаг заваа хүч хөдөлмөрөө хөрөнгө мөнгөө зарцуулж ийж золиос төлж ийж бүтдэг ажил. Тэгээд энэ хамгийн хүнд нь одоо урд байгаа. Хамгийн амархны өнгөрсөн хугацаанд хийцэн гэсэн үг. Хамгийн хүнд нь бол урд байгаа. Тэгээд энэ хүнд ажлын төлөө бол элдв гоншгоналгүй, ялрахдаггүй, зорсон бол зорсон. Эр хүн харайсандаа амилт мөр зорсондоо гэдэг шиг зорсон тийм сайхан чин шудрах нөхдөдөө хамтдаа энэ үлийг дүүргэхийн төлөө зүтгэх хичээл байна. Одоо үр дүнд хүрч чадах хэсэг бол тэр тэнгэр мэдхэз, чадвал тэр үз, чадвал сайн биз, чадахгүй бол чадах хүртлээ хүргээд дараагийн үедээ хүлээлгэн өгөх ёстой л гэж миний хувьд ойлгож ингэж явж байгаа. Тэгээд могоо жилдээ сайхан ив хичээгээд эд адхуурс ахуй төрөө бэхжүүлээд морин жилдээ хэдүүлээ мориндоо мордаад давталгах Монгол улсынхаа ив хүчрэгжилтийг их саргин мандалтыг Монгол төмөндөө төдөгөө дайн дэлхий зарлан тунхаглах тэр цаг эхлэх лөө гэж гордож найдаж байгаа. Тэгээд сонсож байгаа, дэмжиж байгаа та бүхэндээ сайн бүхнийг хүсэн өрөөё. Монгол минь мөнхөд оршихэ.